Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээсэн. Тэр Адам Ива хоёрыг өөрийн гараар бүтээсэн юм. Тэр үед хүн төрлөختөн цэвэр ариун нүглээс ангид байв. Гэвч Адам Ива хоёр Бурхны зааврыг дагаагүй. Тэд сатаанд уруу татагдж, сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идсэн. Үүнээс хойш хүн төрлөختөн Бурхнаас холдож эхлэн сатааны завхралд өртөж сатаанд боолчлогдсон. Хүн төрлөختөн нүгэлд шигдэж улам бүр доройтсоор байлаа. Гэсэн хэдий ч Бурхан хүн төрлөختнийг орхиогүй. Тэр хүн төрлөختний тэрслүү мэдлэггүй байдлыг төвчээртэйгээр хүлцэн төвчж, хүнийг аврах ажлыг гүйцэтгэхийн тулд өөрийн төлөвлөгөө болон хүн төрлөختний хэрэгцээний дагуу тасралтгүй ажилласаар ирсэн. Бурханд 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө байдгийг та мэдэх үү? Хүн төрлөختнийг аврахын тулд Бурхан сатаантай хэрхэн алхам алхмаар тулалдаж ирснийг та ойлгохыг хүсэж байна уу? Бүтээлийн цаг үеэс одоо хүртэл хүн төрлөختний төлөө Бурханы төлсөн төлөөсийг эргэн дурсаж харахыг та хүсэж байна уу? Зургаан жилийн хүлээлт, 6000 жилийн халамж, 6000 жилийн нүрэх хөдөлмөр. Эцэст нь Бурхан ямар хүмүүсийг олж авахыг хүсдгийг та мэдмээр байна уу? Бурханы хүн төрлөختөнд бэлдсэн хүрэх газрыг та хармаар байна уу? Та Бурхантай нэгэн зүрх сэтгэл, санаатай хүн болохыг хүсэж байна уу? Бид таныг манай онлайн номлолд нэгдэхийг нөхөрсгөөр урьж байна. Эндээс та Бурханы ажил, Бурханы зан чанарын талаар илүү гүнзгий ойлголт авч, Бурханы аврал, хайрыг илүү гүн гүнзгий мэдэж авах болно. Манай Библийн хичээл өдөр бүр үнэгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 7 цаг, өдрийн 12 цаг 30 минут, оройн 19 цаг 30 минутаас Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 8733 дугаар руу залгана уу.